За өнөөдрийн хэвлэлийн хурал болвол одоо та бүхний харж байгаачлан дэлхийн уран гулгалтын одод Монголд нэртэй Олимп дэлхийн аваргуудаас алт мөнгө хүрэл медаль авсан дэлхийн одоо шилдэг тооцоогдож байгаа уран гулгалтын тамирчдыг Монгол улсад урьж авчрах гала тоглолтын талаар хэвлэлийн хурал зарласан байгаа. За миний баруун гар талд санчир AIC Step Arena Мөсөн ордны арга хэмжээ үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер. За миний баруун гар талд WCM Mongolia компани менежер Намон гэсэн их цомхон бүрэлдэхүүнтэй өнөөдөр бид нэр хэвлэлийн хурлаа зарлаж байна. Яагаад тэгэхээр тамирчид маань бол мэдээж тоглолт эхлэх өдрөөс 2 хоногийн өмнө буюу 5 сарын 22-нд Улаанбаатарт газардан. За тэр үед мэдээж дахиж хэвлэл мэдээллийн та бүхнийг илүү ойр дотны энэ дэлхийн шилдэг тамирчидтай нэгдүгээр танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн дээрээс нь эдгээр тамирчидтай бас ярилцлага авах шүү нөгөө сонирхолтой яриа өрнүүлэх юм боломж бас олгогдох учраас өнөөдөр ийм цомхон бүрэлдэхүүнтэй ерөнхийдөө арга хэмжээний талаар мэдээлэл өгье гэж барьсан. За WCM Mongolia компанийн хувьд бол 2025 онд олон улсын чанартай 3-4 арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ удаагийн ажил маань бол дэлхийн уран гулгалтын одод Монголд нэртэйгээр уран гулгалтын спортын тоглолтыг гала тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил үндсэндээ сүүлийн 6 сарын үед хангагдаад одоо ер нь бол дуусах шатндаа явж байгаа. За энэ удаагийн тоглолтод маань нийтдээ 13 мэргэжлийн уран гулгагч тамирчид бидний урилгаар Монгол улсад хүрэлцэн ирэн нийтдээ Монгол, Оросын улбаны улс, Гүрж, Беларусь гэсэн улсын тамирчид тоглолтод маань оролцохоор бэлтгэл ажил хангагдсан. За сонирхуулж хэлэх юм бол эдгээр тамирчид маань өөрийнхөө улсын тэмцээнд авсан медалийн тоог тоолохгүйгээр нийтдээ Олимп, дэлхийн аварга, Европын аваргаас авсан нийт алтан медалийн тоог гэх юм бол 29 алтан медальтай юм байна. За мөнгөн медалийн хувьд гэх юм бол маш цөөхөн нийтдээ 5 мөнгөн медаль авсан, хүрэл медалийн тоо нь бол 8 хүрэл медаль авсан гэсэн ийм одоо өндөр үзүүлэлт ийм тамирчид байна. За онцлог дурдж хэлэх юм бол мэдээж дэлхийд одоо нэр цугаараа одоо маш олон улсад байлдан дагуулж байгаа Евгений Медведев одоо та бүхэн танилцуулга зурган дээр харж байна. Олимпийн наадмын хос мөнгөн медальт дэлхийн 2 удаагийн аварга, Европын 2 удаагийн аварга, Гран-пригийн 2 удаагийн аварга. За ийм мундаг тамирчин байна. За зүүн талд харагдж байгаа энэ улаан малгайтай хүн бол магадгүй одоо уран гулгалтын спортыг шимтэн сонирхдаг маш олон сонирхогчдын одоо магадгүй шүтэн гэж хэлж болохоор ийм тамирчин байгаа. За энэ тамирчин маань Олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Европын 3 удаагийн аварга ийм мундаг тамирчин буюу Алексей Ягудин гэж ийм тамирчин. Тэгсэн хэрнээ хамгийн сонирхолтой нь Оросын холбооны улстай нэг ч удаа алтан медаль авч байгаагүй. Ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл ажил маань ингээ хангагдаад явж байгаа. За бидний хувьд бол зөвхөн одоо уран гулгалтын спортыг энэ үзүүлбэрийг үзүүлэхээс гадна эсвэргээрээ бид нар яаж энэ уран гулгалтын спортыг Монголынхаа үзэгчдэд сурталчлан таниулах вэ? Яаж илүү олон хүнийг хамруулах вэ? Яаж юугаар дамжуул бид нар энэ одоо төрлийг Монгол улстай түгээн дэлгэрүүлэх үү гэдэг үүднээс Монголынхаа соёл урлагийн байгууллага ялангуяа артистуудтай, дуучидтай хамтарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ удаагийн тоглолтод маань урилгаар Никто хамтлагийн дуучин ахлагч Бачулан оролцсон. За Бачулан ах маань бол зөвхөн өөрийнхөө дууг бие дааж дуулах биш. Одоо дэлхийн 2 удаагийн аварга, Олимпийн 2 удаагийн аварга Евгений Медведевтай хамтарч үзүүлбэрээ хийн. За мөн дээрээс нь бид бүхний сайн мэдэх Номин Таст хамтлагийн дуучин Хаян Харва буюу Хайнаа маань бас тоглолтод маань бас урилгаар оролцсон. За Хайнаа маань бол бидний одоо хамгийн сайн мэддэг дэлхийн нийтээр бас хамгийн их үзэх дуртай алдартай хосын төрөл гэж байдаг. Энэ буюу одоо Никита Кацалапова болон Виктория Синицына хоёртой Номин Таст хамтлагийн дуучин Хайнаа маань хамтарсан үзүүлбэрт нь оролцохоор ийм одоо төлөвлөгөөтэй өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил ингээ хангагдаад явж байна. За тэгээд
Ер нь бол уран гулгалтын спортыг манай монголчууд мэддэг хэрнээ бас мэдхгүй маш их зүйлүүд байдаг. Ягаад гэвэл энэ маань өөрөө мэрэгжлийн нэлээд эрсдэлтэй спортуудын төрөл, дээрээс нь өвлийн спортын үзэгчдийн хувьд үзэлтээр хамгийн өндөрт ордог ийм одоо төрөл гэж ойлгож болно. Энэ ч гэсэн олон улсын мэдээллийн сайтууд дээр байдгийн байлээ. Тэгээд Step Arena зохиогдох энэ уран гулгалтын гала тоглолтын яг мэрэгжлийн баг ажиллаж байгаа энэ талаар Step Arena-гийн менежер Санчраас бас мэдээлэл авъя гэж бодож байна. Сайн бацгааны энэ өдрийн мэндийг хүргэе. За манай дээр бол уран гулгалтын яг юм бүтэн тоглолт ирж байгаа 3 дахь удаагийн тохиолдол байгаа. За битүүдийн өртөө мөсөн өргөтөө босноор уран гулгалтын шоуг Монгол улсдаа өөртөө амьдаар буюу бодитоор очиж үзэх боломж нэгдэж байгааг дуулах таатай байна. За эхний одоо уран гулгалтын шоу маань 23 оны 1 сард Япон Монголын хамтарсан тал нутгийн мөсөн шоу нэртэйгээр болсон байгаа. Энд бол Японы мэрэгжлийн уран гулгагчид оролцсон. 2 дахь удаагийнх нь 23 оны 5 сар та бүхэн санаж байгаа бол уран гулгалтын одод Монголд нэртэйгээр за Оросын холбооны улсын шилдэг уран гулгалтын одоо яг шигшээ багт ордог 17 тамирчин оролцсон. Тэгээд одоо 3 дахь удаагийнхыг бид хамтраад энэ жил 5 сарын 24 25-нд одоо зохион байгуулах гэж байна. За уран гулгалтын шоу нь өөрөө мөсөн дээрх бэлтгэлийг маш олон удаагийн давтамжтайгаар хийх шаардлагатай байдаг байгаа. За тэгээд манай дээр бол 6 удаагийн одоо уран гулгалтын сургалт зохион байгуулагдаж түүнд бол 200-аад одоо сурагчид давтагдсан тоогоор оролцсон байгаа. За энд бол мэдээж одоо эдгээр одоо Оросын уран гулгагчид болон Японоос ирсэн уран гулгагчид маань сургалтыг орсон байдаг байгаа. За Монгол улсаас бол уран гулгалтаар хичээлж байгаа яг мэрэгжлийн түвшинд хичээлж байгаа 3 тамирчин байгаа. За тэр 3 тамирчин маань бол Мишель, Марл Эрдэнэ, Ивэл гэдэг нэртэй 3 бүсгүй охтууд байгаа. За тэгээ энэ тоглолтын бас нэг онцлог нь Монголын уран гулгагч Мишель маань энэ тоглолтод Монгол улсад төлөөлөн одоо уран гулгалтын үзүүлбэр үзүүлнэ гэдгийг та бүхэнд бас дуулгамаар байна. За тэгээд Монгол улс уран гулгалт хамгийн одоо сургалт орсноос 60 жилийн дараа Улаанбаатар хотод Step Arena дээр уран гулгалтын сургалт бас болсон байгаа. Тэгээ үүнтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл бас эргээд манай багтай холбогдож олно. За би тэгээ та хэдэд нэг юм хөөрхөн дүр авчирсан байгаа. Энэ болохоор нөгөө Step Arena-гийн бууг байгаа юм. За энэ нь болохоор уран гулгалтын бэлэг тэмдэг болсон, гоо зүүн бэлэг тэмдэг болсон юм дүр байгаа. За тэгэхээр уран гулгалтын шоуны нэг соёлыг та бүхэнд хэлэхэд та бүгд мэдж байгаа. Тэгээ хамгийн таалагдсан үзүүлбэр хайртай тамирчнаа дэмжээд талбаараа одоо нөгөө бяцхан дуртай чихмэлүүдээ шиддэг тий мөн уран гулгагчдаа зориулсан цэцгийн багтлаа өгдөг тэр соёл бас байдгаа. Тийм болохоор энэ тоглолт нь одоо Монгол улсад 2 өдөр ирж байгаа, 2 жилийн дараа ирж байгаа гэдгээрээ бас онцлогтой. Тэгэхээр өмнөх одоо тоглолтын бас нэг юм одоо датаг та бүхэндээ танилцуулбал тоглолтын тасалбар 3 өдрийн дотор дуусчихсан. Ер нь бол манайх ч 2670 хүний судалтай. Тэгээ 3 өдрийн дотор тасалбар дуусчихсан. Тэгэхээр магадгүй одоо дөхөөд гээд 50 байж байгаа бол тасалбар хязгаартай учраас жоохон яараараа гэж бас хүсмээр байна. За мөсний талаар хэлэхэд болохоор Оросын уран гулгагчид өмнө нь эрэхтэй болохоор бидэнд нэгэн шаардлагыг хүргүүлсэн. Тэр нь болохоор мөсний чанар гэдэг шаардлага байдаг. За тэр мөсний ямар шаардлагатай гэхээр одоо хоккейн тоглолтын үеэр илүү хүйтэн буюу хасах 5 градусд мөсөө барьдаг бол уран гулгалтын шоуны үеэр мөс нь илүү зөөлөн байх ёстой. 3.5-аас 4.5-ыг одоо тийм дулаанд барих ёстой. Тэгээ мөсөө услахдаа нэмэх 50 градусын халуун усаар услах ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Мэдээж энэ шаардлагын дагуу бид одоо манай Step Arena-гийн компани инженерүүд мөсийг яг тухайн стандартаар нь тавьж стандартын дагуу услах болно. Тэгээд Step Arena дээр тухайн мөсийг яг уран гулгалтын шоунд зориулан усалдаг замбооны машин гэж та бүгд мэдж байгаа тийм. Мөсний машин 2-ороо байгаа. Тэгэхээр тоглолтын дундуур тамирчдад аюулгүй байлгах, тамирчдад ээлттэй байлгах яг тэр стандартын мөсийг бид бүхэн тавьж өгч ажилланаа гэдгээ одоо бас хэлэхэд таатай байна. За тэгээд энэ тоглолт нь одоо 2 жилийн дараа Монгол улсад болж байгаа. Мөн сүүлийн ер нь бол Монгол улсад битүүдээ өртөө мөсөн өргөө байснараа энэ боломж одоо олгогдож байгаа юм аа. За тэгээд сургалт бас төлөвлөгдөж байгаа гэж сонссон. Тийм болохоор та бүгд магадгүй хүүхдүүдээ одоо 200 хүүхд маань давхцсан тоогоор байгаа. Тэнгүүд энэ 3-4 Step Arena нэгдснээс хойш 3-4 жилийн хугацаанд одоо бэлтгэгдсэн 2-3 тамирчин хүүхдүүд маань 19 настайгаас эхлээ одоо ингээ 12-3 хүрж байгаа. Япон улсад одоо амжилттайгаар бас хичээлж байгаа суралцагчид бас бидний дунд байгаа. Тэгэхээр уран гулгалтын спортыг бас хөгжүүлэхэд төв нэмрээ оруулж байгаа албан байгууллагууд, хувь хүмүүстээ бас талархлаа илэрхийлмээр байна. Манай дэлхийн уран гулгалтын одод Монголд нэртэй гала тоглолтын мэдээлэл
тавигдсан цагаас эхлээд биднэрт нилээдгүй ээж аваад холбогдож байгаа юу гэхээр 3 жилийн өмнө Монголд мөсөн ордон бий болсноороо уран гулгалт ялангуяа одоо ээж аав нар маань хүүхдүүдээ уран гулгалтын спортоор их хичээллүүлэх ийм дур сонирхолтой байдгийн байна. Сая мэрэгжлийн түвшинд бэлтгэгдэж байгаа 3 тамирчнаас гадна ерөнхийдөө ээж аавууд нь хүүхдүүдээ мэрэгжлийн түвшинд бэлтгэхээр эхэлж байгаа нэг 60 орчим хүүхдүүд байдгийн байна. За энэ эцэг эхчүүдээс ирсэн хүсэлт нь юу байна вэ гэхээр бид нар Монголд энэ олимп дэлхийн аваргууд ирж байхад ингээд бидний хүүхдүүд ингээд дэмжлэг болоод ядаж өдөрт нэг цаг ч юм уу 2 цагийн ч юм уу одоо юм мастер класс сургалт ингээд авмаар байна. Энэ ажлыг зохион байгуулж өгөөч гэдэг ийм хүсэл тавьсан. За энэ хүсэлтийн дагуу бид нар бас тухайн тамирчидтай мэдээлэл хүргээд тамирчид маань маш найрсгаар хүлээж авсан. За дээрээс нь энэ тоглолтод маань бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа тэшүүрийн холбоо буюу манай одоо энэ өвлийн ялангуяа энэ тэшүүртэй төрлийн спортыг хариуцж байгаа холбооны хамт олон бас биднийг бас тодорхой хуваар дэмжиж ажиллаж байна. Эргүүлээд бидний бас нэг гол зорилго маань юу гэхээр магадгүй одоо энэ тоглолт амжилттай болсноороо энэ олон одоо ээж аавууд нь энэ спортыг сонгож хүүхдүүдэд өгснөөр магадгүй бид нэр ирэх жилээс хэрвээ одоо боломж нь гараад үнэхээр одоо энэ спортоор дурлаад одоо хүүхдүүдэд ингээд хичээллүүлэх сонирхолтой хүмүүс байх юм бол бидний хувьд бас нэг боломж нэгдэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Оросын холбооны улс Москва хотод байдаг эдгээр тамирчдын маань бас нэг одоо ажил байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрийн гэсэн одоо хувийн уран гулгалтын клубүүд байдаг. Энэ клубүүдтэй сонгосон тамирчдаа бас 7-оос 14 хоногийн хооронд Москвад авчиж хамтарсан бэлтгэлд хамруулах ийм боломжтой. Үүнийгээ дагаад биднээс бас тавьж байгаа хүсэлт маань юу вэ гэхээр жилд 3-аас 4 мэрэгжлийн уран гулгалтын дасгалжуулагчдыг Монгол улсад 1 сараас 3 сарын хугацаатай урьж авчирч магадгүй одоо Монголын мэрэгжлийн уран гулгалтын тамирчдыг бэлтгэх эхний алхмыг хийя. Дээрээс нь энэ үүнээсээ улбалаад магадгүй 2 жилийн дараа ч юм 2-3 жилийн дараа ч юм уу Монголынхон уран гулгалтын шигшээ баг тамирчдыг одоо бэлтгэж гарах ийм бололцоог нь одоо бидний зүгээс одоо ингээд гүүрэн болоод ажиллахад нээлттэй ийм одоо зам гарсан учраас магадгүй одоо Монголын үндэсний олимпийн хороо ялангуяа энэ өвлийн спортыг хариуцж байгаа улсын байгууллага бие тамир спортын газар ч юм уу те энэ газруудтайгаа бас ингээд холбогдоод энэ ажлыг бас үргэлжлүүлээд явах боломж нэгдсэн байгаа шүү гэдгийг хэлэхэд маш таатай байна. Тэгээд дахин хэлэхэд тоглолт маань ердөө 2 өдөр 5 сарын 24-25-нд Степ Арена мөсөн ордонд болно. За тамирчид маань 5 сарын 22-нд Улаанбаатар хотод ирээд 2 өдөр Монголынхаа тамирчидтай зохион байгуулж байгаа баг хамт олон дээрээс нь оролцож байгаа Никто хамтлагийн дуучин Батчулуун Хаяна нартай хамтарч одоо өөрсдийнхөө үзүүлбэрийг бэлтгэл хийгээд тоглолт маань 24-25-нд ердөө 2 өдөр болоод өнгөрөн. За сэтгүүлчдийн маань хувьд бид нэр зүгээр ямарваа нэгэн тоглолт хийхлээр зохион байгуулж байгаа хүмүүс нь ингээд камерын өмнө гараад микрофоны ард суугаад ингээд мэдээлэл өгөхөөс гадна магадгүй бусад тоглолтыг сурвалжлагаас нь арай илүү бодит, арай илүү давуу тал олгоё гэдэг үүднээсээ зөвхөн сэтгүүлчтэй зориулсан бид нар тоглолтынхаа дараа after party буюу ийм одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр бид нар яагаад ямарваа нэгэн тоглолт зохион байгуулахад сэтгүүлчдийг ингээд ураад манай энэ мэдээллийг хүргээд өгөөч, ингээд өгөөч гэд явдаг хэрнээ эргүүлээд ямарваа нэгэн байдлаар энэ сэтгүүлчдийг зүгээр нэг хүнээс яриа аваад өнгөрөх биш. Магадгүй нэг орой хамт энэ дэлхийн шилдэг тамирчидтай нэг ширээний ард суугаад хоол идээд халуун даар суунгаа энэ хүмүүсийн энэ олимп дэлхийн аврагт одоо ямар хүнд замыг туулж алтан медаль авсан, мөнгөн медаль авсан энэ ярилцлага нь арай илүү бодит болгох үүднээс бас ийм нэг after party зөвхөн сэтгүүлчд буюу энэ тамирчид зохион байгуулагчдын дунд ийм бас одоо арай өөр хэлбэрийн одоо сурвалжлага бэлтгэх ийм боломж байгаа. Тэгэхээр сэтгүүлчдийгээ бас илүү өргөнөөр оролцоорой гэж урьж байна. Мэдээж одоо энэ тамирчид маань Монгол улсад сонгоод бидний урилгаар ингээд ирээд энэ дэлхийн өвлийн спортыг хамгийн үзэлт ихтэй төрлөөр хичээллэхдээ ямар замыг туулсан гэдэг нь бид бүхнээс илүү энэ хүмүүс өөрсдөө та бүхэнд мэдээллийг бодитоор өгөх учраас та бүхнийг энэ тамирчдыг Монголд ирсэн хойно
бидний зүгээс зохион байгуулж байгаа энэ хэвлэлийн баг хурал дээр оролцоод илүү нөгөө бодит мэдээлэл аваарай гэж хүсэж байна. Энэ нь бас зөвхөн бид нар энийг 2 өдөр болох арга хэмжээг сурталчилгаас илүү бидний одоо энэ зохион байгуулж байгаа хэвлэлийн баг хурлаар дамжуулаад бидний түрүүний яриад байгаа урангуулгалтын спортод хүүхдэд өгөх сонирхолтой бодлоо дотроо тэгээд явж байгаа ээж аавуудад нь өшөө илүү мэдээлэл өгснөөрөө магадгүй бид нэр 2-3 жилийн дараа Монгол улсынхаа өсвөрийн шигшээ багийг гадны дасгалжуулагчтайгаар одоо бүрдүүлэх боломжийг одоо энэ мэргэжлийн байгууллагууд нь ингээд зуучилж өгөх гол алхам маань бас болж чадна гэж бодож байгаа учраас эндгээр ажлуудыг төлөвлөд ингээд явж байгаа. Ер нь бол бидний хүсэл бол ямар ч байсан жил болгон зохион байгуулах гэсэн бодолтой байна. Гэхдээ яг үннийг хэлэхэд эднэр бол бас энэ олон хүний бүрэлдэхүүнтэй дандаа дэлхийн аварга олимпиас медаль авсан тамирчны нэг дор ингэж цуглуулж авчирна гэдэг бол бас үнэхээр бэрхшээлтэй байдаг юм. Яагаад тэгэхээр эдгээр тамирч маань бүгд өөр өөрийн гэсэн хувийн entertainment компанитай тэрийгээ дагаад өөр өөрийн гэсэн бас мөсний шоу тоглолтуудтай байдгийн байна. Тий. Одоо энэ жишээлбэл 13 тамирчин ирж байгаа боловч яг ингээд дотроо харах юм бол 3 өөр production нийлээд Монгол улсад ирж байгаа байхгүй. Өөр өөрийн гэсэн нөгөө шоутай график нь аягүй шахуу байдаг учраас яг ирэх жил ирэх ирэхгүйг нь бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан бидний одоо зорилго маань бол жилд ядаж нэг удаа бүр болохгүй бол 2 жилд нэг удаа дэлхийн одоо энэ шилдэг тамирчдыг авчрах ийм хүсэлтэй байна. Дээрээс нь эдгээр тамирчид маань бас тэр болгон одоо нөгөө ийм хувийн чанартай те одоо гала тоглолтод оролцох боломж бас хомос байдаг юм. Ягаад гэвэл хувийнхаа нөгөө бэлтгэлийг нөгөө мэрэгжлийн спорт учраас хувийн бэлтгэл дараагийн нөгөө Орос, Европ, дэлхийн аварга олимпийн наадамд оролцох бэлтгэл айгүй хатуу нөгөө хуваар дор хийгдэг учраас тэр болгон бас хүссэн цагтаа авчаад ухаас юм боломж бол бас ховор. Дээрээс нь энэ бол маш их өртөг өндөртөө ирж байгаа. Тийм тэгэхээр бол бас хэцүү юмнууд бол бас байгаа бэрхшээлтэй талууд. Энэчнээс 3 тамирчин маань бол 2 жилийн өмнө ирсэн. За 2 тамирчин маань буюу Никита Кацалапов, Виктория Синицына энэ бол баг зохион байгуулагчдын зүгээс баг одоо нөгөө үзэгчдийн хүслээр ярьдаг шиг бид нар бол зориуд урьж авчирсан. За тэгээд ер нь бол яг альва спортын төрлийг нөгөө бидний өмнөх хийж исэн одоо арга хэмжээтэй харьцуулах юм бол өнөө цагт яг одоо нэр цуга олон улсын давцанд гаргаж байгаа тамирчдаа бид нар урьж авчрахыг бодож байгаа. Ер нь бол 2 тамирчин маань өмнө нь ирж исэн ч гэсэн гэхдээ өмнө 2 жилийн өмнө үзүүлж исэн үзүүлбэр нь бол биш шал өөр номер бэлдэж оруулж байгаа. Тэр утгаараа энэ хоёртой маань Номын Тааст хамтлагийн дуучин Хайнаа маань хамтарч одоо урилгаар оролцох ийм одоо нөхцөлтэйгээр байж байгаа. Тэгээд яг нь ерөөхдөө бидний хувьд илүү entertainment яг нь спорт гэхээсээ илүү энэ спорт ямар хүн одоо төрлийн спорт байдгүй энэнийг дагаад хүн энэ тамирчдаар дамжуулж ямар гоо сайхны мэдрэмж өгж болох уу гэдгийг бид нэр хүсэлтэд гаргаад зөвхөн одоо магадгүй нэг Монгол дуучны аян дээр ч юм уу те эсвэл ямарваа нэгэн бичлэгэн дээр явуулахаасаа илүү амьд болох үүднээс Никто хамтлагийн ахлагч дуучин Батчулуун ах за Номын Тааст хамтлагийн дуучин Хайнаатай бид нар ингээд хүсэлт тавиад эдгээр артистууд маань ч гэсэн ямар гоё арга хэмжээ болж оролцлого явах юм бас биднээр дамжуулаад энэ бидний түрүүний хүсэж байгаа энэ урангуулгалтын ирээдүйн тамирчид ядаж нэг энэ тоглолтыг үзээд нэг 10-20 ч гэсэн нэмэгдэх болов гэдэг хүсэлт байсан учраас найрс хүлээж аваад ингээд явж байгаа.